За сайн байцгаана. Одоо заал руу орох зам харалаа. Энэ My Basket ингэ байгаа. Тэгээ My Basket-аас зүүн My Basket-а дагаж зүүн тийшээ эргээд чигээрээ нэлээ явна. Энэ зинхэр тортой сургуулийн хашааг дагаж яваад за тэгээд энэ хашаагаа дагаж явсаар хагаад том зинхэр төмөр хаалга байна. Энэ төмөр хаалгаар хүн ордог хаалга онгоцсон байгаа болохоор нөгөө чигээр орохоор ингээд сургуулийн үүдний хэсэг байгаа. За тэгээд үүдний хэсгээр нэггээр нь чигээр ороод энэ хаалгаар шууд чигээр гараад явах. За тэгээд саяны хаалгаар чигээрээ гараад явхаар ийм сургуулийн том хөлбөмбөгийн талбай харагдана. Талбай руу орохгүйгээр энэ баруун гар тийшээ чигээрээ явна. За чигээрээ явсаар байгаад энэ дөрвөн том баг нь байгаа. Энэ багны 102 талын баг нь. Энэ баруун тийш орохгүй. 102 талын багнаа дагаад явхлаэр заалт нь ийш яваа. За тэр гэрэлтэй газар руу тэр чигээр явна. За энэ ногоон шалаа дагаж явсаар байгаад баруун гангуудын заалны хаалга байгаа. Тайккан гэж бичсэн хаалга. За энэ маань заалны орох хаалга нь байгаа. За тэг гутлаа энэ тайлж тавиад 3 давхарлуу дэшээ бариад орно. За энэ одоо харанхуй гэхдээ дандаа бол гэрэлтэй байж байна. Энэ шатаар дэшээ 3 давхарлаа гарна. За энэ арена гэж бичсэн байгаа. Энэ манай заал. За тэгээд энэ ногоон хулбаасан дээр гутлаа тавиад энэ заал байгаа. Арена гэдэг иш орно.